Бид нар одоо Uniqlo орох гэж байна. Тэгээ би энэ газрыг амар алдартай энэ айгу Кафе Eloit 1903. Бид нар тэнд тоол идчихэд одоо Uniqlo орох гэж байна. Хамтдаа дэлгүүр хийсгээ. Let's go shopping. Lego. Халуун байна. So hot. Хараа. Дуруу яцгаа. Ийшээ зам гарах юм уу? Энд нэг штэ тооша буугаа тэгээд дээш ингээ гардаг гэсэн чинь энд штэ заавал энэ нэг метро юм шүү те. За студ болил төө. Биш энэ Монгол шиг андуурчлаа. Дагуул Ганбаярын ингэж хааш явцгаалаа. Uniqlo. Uniqlo гэж юу лээ? Дэлгүүр. Юу зардаг дэлгүүр лээ? Хувцас. Таалтайгаа гоё. How should I know? Гоё enthusiastic ярилдаг. Парис ирсэн хаа ч гэдэг. Uniqlo бол дэлхийд маш томоохон брэнд бөгөөд цөөхөн хэдэн орнуудад байдаг ба маш олон хувцас, маш олон цүнх, малгай, аймас, I don't know like энэ бол зардаг. Тэргийг дэлгүүр байна. За агш. Ямсаас Uniqlo орох гэж авч байна. Google Maps цаа. За. Дэлгүүр дээр очих. Бид Парисын Uniqlo орч. За бид нар одоо юу хийж байна? Сая Uniqlo-гоос дөг бид нар хоёр подолгоод би нэг Jason short авсан. Одоо бид нар Zara орох гээд явж байна. Saint Laurent. Парист дэлгүүр гэсэж шít хүмүүсээ. Загварын их оронд дэлгүүр гэсэж ингэ боддоо. Парис ч юм бол өстой нүл загвар штэ. Fashion center гэхгүй юу? Хой. Хэлээ. Louis Vuitton уу? Энэ хардаа хүмүүсээ. Louis Vuitton. Одоо дааш ороод байгаа. Энэ хүн ядарцуу. Бид нар буудалд очихороо Uniqlo-гоос юу яаснаа харуулна заа би таа бүхэнд. Ямартай дэлгүүрээ дуусгаж байна. Yes, 3 хоног 4 хоног ажилласны тест. 4 хоног ажилласны тест. Амар тий. Берлинд нэг зармаг авч идээд тэгээ өнөөдөр 2 подолк нэг шорт авлаа. Тэгэд үлдсэн мөнгөөр нь матч авч уuna гэж би бодож байна. Амар хүмүүс. So many people.
Хотел руугаа явж байхдаа шүү дээ нэг юм ахтай. Уулзлаа юм шиг тийм. За Европонд бид нар буудалд ирсэн. Францын буудалд орё хэдүүлээ. За цүнхэн ороо. За бид нар одоо лифт гэж шилэн лифт байна. What's your happy country? За жижиггээд энэ хавцал агаад Монголч. Энд хаалгана лифтний хаалгана шүү дээ. Энд нэг 0-той ишиг шатаар гараад Европын хамгийн гоё юм нь энийг юм босундаа эдгээр нүнгүй байдаг. Үнгүй үсттэй эдгээр чинь. Энэ л хамгийн гоё юм. За бид хоёр үргэлж гарч 401 тоо тех гэж бодож байвал 4-5 гэж бид ойлгоод байгаа. Тэгснэ ингээд хардаа энэ 4-3-2-1 тэрийг харуулаач юм. За. 4 дааш. Дахиад 4-3-2-1 ингэснээр RHP 401-ээс 408. Энэ ихтэй 400. А? Are you blind or something? Yeah. Зачи ороод надаас яваад орч. Аавна. За Европон бид нар өрөөнд ороод ирсэн. Жижигхэн яг single master комментэн. За одоо хэлчихье. Зэмигийн үүд нисэн. Энэ гэрэл байна. Энэ энэ гэрэлтэй юм байна. Тэгснэ энд ингээ шүүгээтэй. Тэгснэ энд ингээ толдын бүрдсэн юм байна. Тэгээд тийм нэг синс байна. За одоо энэ ингээ жорлон байна. Энэ жорлон байна. Юу нэг ингээ жорлоо болно шүү дээ 02 ингээ баян тустай юм шүү дээ. Амар юм байна. Тэгээд жижиг ширээтэй ингээ гэрэлтэй жижигхэн зурагтай ингээ кондишн тэй. Яг тийм юм байна. Оо, болохоор юм шүү. Яа, болохоор тэрэстэй. Ой. Бэч. За, тэрээс уу. Аа, бүхэн жижигхэн тэрээс. Баян. Яалчгүй. За гэж. Жижигхэн бүхэн тэрээс байна. Энэ нөгөө өмнөх 3 дахь давхрыг. За, тэгээд балкон ингээд
За тийм. Тэгээд ингээд том ортой. За тэгээд ийш явгууд болохоор дүүш нар гоё юм биш. Тийм ээ тий. Тэгээд ингээд газуултууд доор алчуурай. Yay. Өөрөө амар гоё өнцгөр байна уу бас. Бэлээ гэхдээ бүр гоё байсан та яа апартмент байсан тэгээд ээж битээр биш мэрэгэн бит 3 төстөө өрөөнд орж байгаа болохоор. Гэхдээ яг яжгүй. Тэгээд бид нар өнөөдөр ингээд хоноод одоо бид 9 цагт гараад шөнийн Франц үзэн шөнийн эвлэг үзэх явна. Тэгээд шөнийн эвлэг үзчихээд өнөөдөр хоноод маргааш Disneyland очиж тоглоно. Тэгээд энэ удаагийн Disneyland дээр апт 3 үзэх явж байгаа. Мэрэгэн жоох амар ээж нь одоо Ядраад байгаа. ядраад байгаа болохоор ээж нэг өдөр бүт амруулч хийгээд тэгээд маргааш хийж хаад 36 бас амар халуун мэрэгэн амар их очиж тоглох учраас яах юм гээд ээж мэрэгнийг авч үлдэнэ гэд тохироод тэгээ апт 3 маргааш хийж байгаа. Тэгтээ бичлэг гоё хийх болоо. Тэгээд тийм хүмүүс яагаад нөгөө нэрлийн цахам тийм харагдаж шít. Вау. Вау. Ингээл унтаад босож ирээл эвлэн. За тэгээд 9 цагт уулзъя да яраа бор. Yay! 안녕하세요 여러분. Бид нар хамтдаа будал орж ирээ сайхан усан ороод амарцгаагаад бисээ нүрээ угаагаад нүрээ арилгачлаа будгийн арилгацсан. Тэгээ жоохон байжгаад нүрээ будгаа ер нь ингээ гадуур гараагүй үед би ингээ будгаа шууд арилгачтай нүрээ жоохон амьсгалуулахгүй бол яаж байгаа би ч амар батгатай учраас тэг бүр их батгачлаад байдаг. Тэгээ би одоо 9 цаг хүртэл ямартай ч ингээ байжгаад тэгээд 9 цагаас дахиад нүрээ будад төсөө ороод одоо уцаас болоод гарнаа. Тийм гарна гинэ. Тэр үрдээ би програмын юунаас 1 килогоос юу авснаа харуулъя гэж би танаас хэлсэн. Тэгээ би тэрийг одоо хувцснуудаа харуулах чинь заяа. За цаана тогтоох вэ? Энд тогтооч яг бол хүлэн мэддэггүй. За яг уу. За болж байна. За. Богдтой. Эцэг за Uniqlo-гоос юм уу та бүхэн харуулаа. Uniqlo-гоос төгөө бит хоёулаа түрүүн хэлсэнчлээ 2 подолт. Тэгээ би нэг шорт авсан. За энэ мэрийний пул байна. Мэрийний пул гэдэг нь Гараж дээр нэг юу мэдээд байгаа. Тэсний юу? За миний авсан шорт болохоор ийм шорт авсан. Энэ джинсэн шорт. Ер нь бол өвдөг хүртэл үдэг. Тийм. Тэгээд жоохон хүүхэнгийн би үн цайвар өнгөтэй намаар исэн. Тэгтээ цайвар өнгөтэй над S хардаг байхгүй. Тэгээд цайвар өнгө биш XS. Тэгээд цайвар өнгөтэй гацаа S-үүд байсан. Гэтэ яг уу цаана зөндөл байсан хацаа байж байгаа. Цэнлээс авчихгүй. Осмон цэнлэгээ. Уу ер нь цэн юу тэр утасны чивчний осмон дээр цэнлэж болоо. За тоогийн сая дээр жоохон. За. Тэгээ цайвар өнгөтэйг авчихсан чи цайвар байгаагүй заяа. Байгаагүй ч гэжтэй байсан баг би зүгээр дутуу үзсэн баг гэж би бодож байна. Тийм. Ямартай ч гэдэг юм бүх хөнгөтэй авсан байгаад баяртай. Би энэ джинсийг авъя гэж бодож ирсэн. Тэгээд ашгүй Uniqlo-д ер нь аягүй гоё нүүд байт юм дээ. За. За ингээд миний түрүүний шорт авсан гэдээсэн миний шорт заяа. За тэнгууд миний хиний подолк болохоор ийм Европын нэг гой зүйл нь би ер нь аягүй ийм байги амар тийм сул юмнуудад дуртай байхгүй юу? Тийм. Тэгээд ер нь сул дээр сулыг өмсөх хамтартай байдаг. Гэтэ ээж жамуухан харагдин гэдэг болохоор гэтэ яг гоё загваржуулвал гоё л байдаг баг л та. Гоё л өмсөн л дөө. Гэтэ ингээд ер нь аягүй заддэж. Тийм. Тэгээд Европын нэг гоё зүйл нь одоо энэ чинь ингээд
Ээж ярьзмар ахгүй. Тэгээ ээж ярьзмар ч ууг нэм жижиг гэж. Энэ болохоор баг ийм ярьзмар шиг заяа. Юу н айгүй том. Европын нэг юм айгүй тийм сул айгүй юмуд гээд юм билээ. Тэгээ тэр нь айгүй надад таалагдсан. Миний юу яаж байгааг та ойлгож байгаа юм бэ? Ээж нэ яг юм хэмжээгээс айгүй том байгаа хгүй. Одоо Азад бол ээж юм жижиг гэж. Энд ч бол айгүй яг ийм шиг айгүй өргөн хэмжээтэй юм билээ. Тэр нь гоё таалагдсан. Тог явж ирж байна. За. Тэгээд ардталтаа болохоор ийм ингээд юм кино юу шиг юм жоохон шардуу өнгийн фотолог авсан. За дараагийн фотолог минь болохоор Uniqlo чинь Японыхан чинь мэдээж аниме хувцснууд гэсэн юм байгаа. Би төгөөгийн нэг My Hero Academy анимтэй нэг фотолог байдаг штэ хэрэг та харж байсан бил юу нэг бичлэгэн дээр өмсөжсэн. Тэр фотологыг нь би өөртөө авч ирсэн байхгүй бас Uniqlo-гоос Японд тахтаа авч ирсэн. Тэгээд тэрийг нэг хөмсгөө бэлдсэн. Тэгээд төөгөө сүүлээд өвөө өмсөж байхгүй. Тэгээд би түрүүн сая Uniqlo-гоос хахтаа бас төөгийн нэг аниме фотолог авсан бахан. Би бас нэг аниме фотолог авъягээд тэгээд би Spy X Family гэдэг энэ аниме фотологыг авсан. За урталтаа болохоор ийм манай классик Анягийн царай. Тэгээд ардталтаа болохоор ийм Аня ингээд зургт үзэж байгаа нэг зураглалдаг шүү дээ. Ийм фотолог авсан байт юм аа. Энэ бол цагаан өнгөтэй, санийх нь бол шаргал жоохон цайвар шаргал өнгөтэй. Энэ хоёр фотолог авлаа би. За төөгийн фотолог болохоор нэг нь ийм цагаан өнгөтэй. Тийм. Энэ яг юу гэдгийг би бол ойлгохгүй юм. Гэтэ ч Disney-ийн л юм гэсэн. Энэ бодвол юм шиг байна те. Энэ Disney болоод Ferrari 2 Ferrari-гийн энэ чинь Ferrari мөн билүү? Formula 1. Formula Ferrari-гийн солиорч. За мэдгүй тэр нь юу гэдэг чинь бүү мэд ямар ч би юу Disney болоод тэр Formula 2-ыг хослуулсан юм шиг байна. Энийг төөгөө маргаж өмсөн гэсэн. За төөгөө бол ийм фото авсан. Хинийх нь гэсэн. Одоо миний шартай гэсэн юу нь бол төстэй гэсэн үг ингээд ардталтаа саний миний шаргаас ардталтаа юм хүчтэйсэн шүү дээ. Төөгийн аниме фотолог нь болохоор энэ Нарутогийн ардталтаа яг юм Анятай адилхан. Тэгээд ардталтаа ийм зурагтай. Нарутогийн дөрүүд. Харин минийх чинь цагаан байсан шүү дээ. За ер нь бол битээр бол 4 хоног ажил хийснийхаа үр дүнд ийм юм авсан байна. Ингээд миний цагаан фотолог, ингээд миний шар фотолог, ингээд миний джинс өмд. За төөгийн хар фотолог, ингээд төөгийн цагаан фотолог. За юм байна. Тэгээд төөгийн түр юу байсан? Нэг флаш авч явуулсан, бас мөнгөөрөө нэг юу гэдэг мөстэй нэг ундаа шиг юм байдаг шүү дээ. Олон мөнгөний төрлийн тэрийг авч уусан. Тэгээ би болохоор өчтөр нэг зарим аваад идсэн. Одоо төөгийн нэг 50 хэдийн евро. Надад болохоор 10 хэдийн евро үлдсэн байгаа. Би нөгөө нэг нэмэлтээр шорт авчиж байгаа учраас миний мөнгө илүү явчихж байгаа гэсэн үг. За тийм л. За тэгээд шүний Эйфелийн урд уулзъя да. Allez, s'il vous plaît. Avec les personnes, c'est devant vous, ok?
translate it for me, bro. You can translate it for me, bro. Ahora lo tienes malament. Pasan por debajo del puente, pasan justo. 맞다. Se ha subido el globo. El globo, ¿te acuerdas que se ha subido? Antes estaba bajito. ¿Ah, sí? Sí, sí, y luego lo suben a partir de las 9. Yo pensaba que es aquella boda. Sí, estaba mal. Ya suben. Sí, a partir de las 9. Энд нэг бөмбөрцөг яваад байна. Яг юуны бөмбөрцөг гэдэг мэдгүй нэг нэг Парист штэ Олимп болж байгаа нэг бөмбөрцөг ягаад тэр юм бахтай. Ва тэр юм бол штэ үнэ. Very nice. That'll be really cool reference, you know. За нэг зай штэ ингээ өнгөрөөж явж байна гэж. За зэн зай штэ өөдөөс ирсэнгүй за гэж. Bienvenue à bord des bateaux mouches. Nous vous remercions d'avoir choisi notre compagnie pour découvrir Paris de la Seine. Les bateaux mouches vous proposent de naviguer à travers Paris et les siècles. Votre promenade sera rythmée par le passage des ponts. Welcome on board the Bateau Mouche. Thank you for choosing our company to discover Paris from the Seine. The Bateau Mouche invite you to take a trip across Paris and back through the centuries. You can measure your journey by the bridges you pass under. In French, they're called ponts. À tribord toujours, C'est l'ancien hôtel de Salm, construit par Pierre Rousseau au XVIIIe siècle, où Madame de Staël complota contre Napoléon. Siempre a estribor vemos el Museo de la Legión de Honor. Es en este palacete de Salm donde Madame de Staël conspirò contra Napoleon. Sempre a tribord, il Museo della Legion d'Onore. In origine il palazzo de Salm, costruito da Pierre Rousseau nel XVIII secolo e dove Madame de Staël complottò contro Napoleon. 右显是荣誉勋位博物馆，它原为萨姆公馆，是18世纪皮埃尔胡塞所建。
斯塔埃夫人曾在这里谋反拿破仑。 계속해서 우연에 레전도네르 박물관이 있습니다. 건물은 18세기에 피에르 루소가 설계한 살무 저택입니다. 여기서 마담 드 스탈이 나폴레옹에 대항하는 음모를 했다고 합니다. À bâbord, jardin des Tuileries, jardin dessiné à l'italienne au XVIe siècle par Catherine de Médicis, à l'orée de la forêt du Rouvre. Ce jardin fut créé de toutes pièces pour être un des lieux de rendez-vous de l'élégance parisienne. À tribord, musée d'Orsay. C'est l'ancienne gare du sud-ouest d'où partaient les trains pour le midi de la France. C'est aujourd'hui un musée où sont rassemblées des œuvres du XIXe siècle. To starboard, the Orsay Museum. This was the former Southwestern Railway station. It was restored in the 1980s and today houses a collection of 19th century art. A estribor, el Museo d'Orsay. Es la antigua estación del suroeste. Actualmente es un museo en el cual se exponen obras del siglo XIX. A tribordo, il Museo d'Orsay è la vecchia stazione del sud-ovest, dalla Around its city, the Louvre has greatly evolved as it has been variously enlarged, destroyed, rebuilt, overloaded, burnt, and built again to become what it is today. A babor, el Palacio del Louvre. Desde el siglo XIII fue la residencia y la fortaleza de los reyes de Francia. De Felipe Augusto hasta nuestros días, el Louvre ha sufrido profundas modificaciones. Actualmente, el Louvre está nuevamente en fase de ampliación y restauración. A babordo, il Palazzo del Louvre. Fu dal XIII secolo la residenza e la fortezza dei re di Francia. Lontano da... Vitesse 范围局限在西带道。 시태선, 파리가 루테스라고 불리던 시절에는 시태선만이 파리였습니다. Le Pont-Neuf est le plus ancien pont de Paris, en 1606. En son centre, la statue équestre du roi Henri IV, roi de France, qui mit un terme aux guerres de religion. The Pont-Neuf, its construction was completed in 1606. At its center point, the equestrian statue of King Henry IV, who put an end to the religious wars. El Puente Nuevo es el más antiguo de París, finalizada en 1606. En el centro se encuentra la estatua de Cristo de la était limité à la seule île de la Cité. The Ile de la Cité in Paris was originally confined to this island alone, the island of the city. La isla de la Cité. En su origen, París, que se llamaba Lutetia, se limitaba solamente a la isla de la Cité. Questo è il cuore della capitale, perché Parigi, quando si chiamava ancora Lutetia, era limitata solamente a quest'isola. 西带道，最初的巴黎叫 Vitesse， 范围局限在西带道。 시태선, 파리가 루테스라고 불리던 시절에는 시태선만이 파리였습니다. Le Pont-Neuf est le plus ancien pont de Paris, en 1606. En son centre, la statue équestre du roi Henri IV, roi de France, qui mit un terme aux guerres de religion. Одоо энэ хүмүүс ихтэй нэг 3 2 1 гигүүд тойрлохоор харж байгаа юм шиг. 3 2 1 Who put an end to the religious wars. El Puente Nuevo es el más antiguo de París, finalizada en 1606. En el centro se encuentra la estatua de Cristo de la Жохо хоцорчлаа гэж. Йоо. Төрүүлээд ч 3 2 1-ийг хэлжлээ. 是巴黎最老的桥。 Memorial to the victims of the Second World War. La plazoleta de la Soledad. Río arriba se puede visitar la cripta de los deportados víctimas de la Segunda Guerra Mundial. Lo square de Archevêché, in prossimità della sua curva, si può visitare la cripta dei deportati, un memoriale per le vittime della Seconda Guerra Mondiale. 主教基信花园，它的上游一端是二战牺牲者纪念馆。 파리 대주교 광장, 이 앞쪽에는 2차 대전 강제 수용소 희생자 지하 묘지가 있습니다. Pont de la Tournelle, la statue de Sainte-Geneviève, patronne de Paris. Pont de la Tournelle, the statue of Saint Genevieve, patron saint of Paris. En Puente de la Tournelle, vemos l'espace siècle. L'île Saint-Louis représente un exemple d'urbanisme classique. The port, the Ile Saint-Louis, developed during the 17th century. Amor por el Saint-Louis, fue un último transformador
Navarre. Su questo terreno, un tempo inondabile, si innalza una successione di palazzi diventati musei. No, pero aquí veremos lo... E l'Hotel Carnaval. Da notare ancora la cupola della chiesa di San Paolo e Arsenale. Se ve mejor, ¿eh? Se ve mejor de 右贤是马海区，从前这里是水源区，区内许多博物馆以及艺术 The Conciergerie became a prison under the French Revolution. The architecture of the Salle des Gardes and the Salle des Gendarmes is very interesting, with its columns, pillars, vaults, and ribs. A estribor, la conserjería. Vestigio del Palacio de los primeros reyes de Francia, la conserjería fue transformada en prisión en la época de la Revolución Francesa. La sala de guardia y la sala de la tribu celta, Parisí, dio su nombre a la ciudad. En el entorno de lo que antiguamente constituía la isla de la Cité, había una serie de pequeñas islas que progresivamente étaient pourvues d'une guillotine. Louis-Philippe, en 1836, y fit installer l'obélisque offert par l'Égypte à la France. To starboard, Place de la Concorde. Built during the 18th century, this is the Royal Square. In 1792, this square was equipped with a guillotine. Louis-Philippe had installed there. 国王在广场中央竖起了埃及赠送法国的方尖碑。 우연의 코코르도 광장입니다. 18세기에 건축가 가브리엘이 설계한 왕의 광장이었습니다. 1792년 단두대가 이곳에 설치되었었습니다. 루이 필립이 1836년 이집트가 프랑스에 선물한 오베니스크를 설치시켰습니다. 왠지 저기 Appoggia oggi il sepolcro di Napoleone, un museo vintage. La chiesa di San Paolo, che sono innovato con la curiosità di Parigi. 左贤是荣军院，这里原为猫萨公馆，如今是拿破仑墓和军队博物馆。荣军院新近重新入京的原定是巴黎著名景点之一。 자연의 엠발리드입니다. Découvrez un quartier de filles qui est chic, restaurants et cinéma animés toute la nuit. To starboard, the Champs-Élysées quarter. This Il district viale del mondo è circondato da un quartiere di negozi chic, cinema e ristoranti, e animato tutta la notte. 香榭丽榭区，这个街区从 La Conférence 港开始，在1815年，此地曾是贫家妇女跳舞和格萨克。 Hoy es considerada la avenida más bella del mundo. Está situada en el corazón de un barrio que nunca duerme, donde se encuentran elegantes boutiques, restaurantes y salas de cine. A tribordo il quartiere dei Champs-Élysées. Questo quartiere, dove ballavano le sartine dai facili costumi e si accamparono i cosacchi nel 1815, comincia dietro. Pont de l'Alma. Face à vous, le pont de l'Alma et son zouave permet d'apprécier le niveau des crues. Aussitôt après ce pont, à tribord, le musée d'art moderne et la statue de Bourdelle aux Français in libres. front of you, the Pont de l'Alma with its zouave, against which flood tide measurements are taken. Just after the bridge, to starboard, the Museum of Modern Art. 阿尔玛大桥前方是阿尔玛大桥，桥下朱阿夫的雕像，可用于观测水情。大桥过后，右贤是现代艺术博物馆和布赫戴勒的自由法兰西雕像。 By the engineer Gustave Eiffel, Citroëns in 1925 has been used as a broadcast tower since 1914. A babor, la Torre Eiffel. Fue diseñada y concebida para la Exposición Universal de principios de siglo por el ingeniero Gustavo Eiffel. Actualmente es el monumento más visitado. Wow, nice. 博物馆高地，沙幼宫如今是人類博物馆、航海博物馆、法兰西建筑和住宅。 우연에 보이는 것은 8개 박물관의 언덕인 샤유 지구입니다. 샤유 궁에는 인류박물관, 해양박물관, 프랑스
На шараарай. За. На шараарай. Битээ үсээ янз. За байж байгаа чи зураг авах гэж байна. За бичдэг юм уу? Тий. За одоо энэ чи. Ама битдэг. За. Pont de Birakeim. Son nom vient de la bataille de 19... Ашгүй энэ хоёр юм суулаа. Энэ хоёрыг хүлээх гэсээрээ л. Сал дээр нэг очиж хөвтээд арга унтах шахуу. Энэ нэгээр зогсоод хайдаж явцны хөвтээд энэ нэгээр зогсоод. Бид тусах боёо юм. Одоо энийг үзчихээ парад очиж үзэл гэлээ шоугаар тэгэл туслаа. Нөгөө чинь тэгээ гарч ирэхгүй юм байна.